Жадамбаа хөө жиж одоо хэдтэй болж байна. Энэ жил он гараад 38-т болж байна. Хий настайгаа. Хий настай 30. Тийм, монголчууд ч нэг хий насыг тоолдог шүү дээ, тийм. Хий насаа тоолохоор 38 орчод байгаа. Яг тооллоор бол 37. 37. Тийм. Би чамайг сайн тань. Их ирж явж араа хийж онлоо. Сүүлийн үед хаашаа ер нь сүүлийн хэдэн жил байхгүй болчихдээ. Сүүлийн 3 жил орчим Монгол улстай байсангүй. Тэгээ үндсэндээ болохоор хүн гэдэг амьтан чинь нөгөө дандаа ингэж өсөлт хийж явах хэрэгтэй шүү дээ, тийм. Тэгээ тэр утгаараа 16 онд ажиллаа өгчөөд Сөүлийн үндэсний их сургуульд явлаа. Тэнд очиж 2 дахь мэргэжлээ эзэмшлээ. За энэ 2 дахь мэргэжил маань мэдээллийн технологийн бодлого төлөлтийн инженер гэсэн юм мэргэжлийг яасан мундаг. Тэгээд тэргээрээ судалгааны ажил хийлээ. Аль биесээр бас олон улсад нийтлэлээ. За ингээ буцаад их орондоо ирлээ. Ирээд одоо хувийнхаа бизнесийг хийгээд ингээл явж байна да. Хувийн бизнес тогтцсон. За яг мэдээж бусдын л адил стартап буюу гарааныхаа төвшөнд явж байна. Зөв. Гэхдээ яг уу бас чамлахаас чанга атах гэж боломжийн төвшөнд очих байхаа л гэсэн ирээдүй харагдчихэ. Тийм ээ. Тэгэхээр бол өөртөө бол итгэлтэй л байгаа болох байхаа л гэж найдаж байна. Болно миний дөө. Ер нь зорьсондоо хүрч чаддаг нэг тийм чанар чамд байсан. Яг зөвлөө үед уулзаагүй. Тэгээд хоёулаа сайхан хүмүүст би өөрийг чинь танилцуулах гэсэн. Яагаад гэхээр надад одоо ахуйд нэг 100 залуу, 100 сайхан хүн, 100 сайхан боловсрсон, 100 сайхан бие засцсан, гэрээ засцсан. Тэгээд энэ улс орныхаа ачааг үүрч чадах хүч 100 хүн байх хэрэгтэй юм. Яа манай мөшөви хийдэг 100 эрхэн бол одоо түүх талдаа. Би бол ирээдүйд тал руу орсон хүн. Энэ бол би. Энэ бол очирвол тийм баримл. Дэлхийн үндэсний байгууллагын төв байрны үүдэнд байдаг. Нэгдсэн үндэсний байгууллага шүү. Тийм. Энэ мөн байл байх. Аугуст Родины бодрол гэж баримл байдаг. Дэлхийн шидээр. Тэр шилээврийн энэ тэнцэх баримл Монгол хүний оюун ухаан ур чадвар. Сэтгэлгээний эренб. Эн чинь бас нөгөө талдаа бас нэг юм утга явдаг юм билээ. Хүн гэдэг амьд чинь болсроод дэлхийг таниад ирэхлээр яг энэ хэлбэрт ордог гинэ. Яг зөв. Одоо яг та нарын хэлбэр. Яг Сөүлийн үндэсний сургуульд очиод би 2 жил гарan танхимд суугаад үзээгүй хичээлээ үзэж хинч биш болж байхдаа нэг л юмыг ойлгосон байхгүй. Нэгдүгээрт би юу мэддэг вэ гэдгийг ойлгосон. Мэддэг болсон. Хоёрдугаарт би юу мэддэггүй вэ гэдгийг бас мэддэг. Мэдхгүйгээ мэдсэн. Гуравдугаарт нэг том ойлголт надад бий бас. Тэр юу гэхээр дэлхийн 7 тэрбум хүний байдаг л нэгэн эс юм байна гэдэг. Энэ бол ерөөсөө хинч биш гэдгийг хүлээншөрч, хинч биш гэдгийг ойлгоно гэдэг бол ерөөсөө хамгийн том миний өөрийгөө олсон хамгийн том зүйл. Тэр утгаараа надад эд материал гэж юу юм те? Үнцэн гэж юу юм? Зарчим гэж юу юм? Гэдэг ойлголт бол өөр төвшөнд очсон. Магадгүй таны мэддэг байсан жадам ба намайг агентлагийн дарга байх үед та өдөр ордонд их таардаг байлаа шүү дээ, тийм ээ. Ус төр ярьсан, ирээдүг зөгнсөн тийм хэлбэр одоо энэ хоёрт л их өөрчлөлт гарсан. Яг гэвэл миний ертөнцийг үзэх үзэл өнцөг бол хамаагүй өөр болсон гэсэн. Тэгэхдээ энэ бол сайн талаас ерөөсөө биш. Зүгээр л ямар ч үс би бол хинч биш гэдгийг л их сайн ойлгосон. Энэ бол аюул чухал юм л. Тий, аюул маш чухал. Тэгээд ирэхээр хүн улам боловсрох, улам зүтгэх, тийм ээ, улам ихийг мэдэх, ертөнцийг ойлгох зам дээр гарч ирдэг л үе л дээ. Тэгэд яг өөрийн чинь нас одоо яг тэр насан дээр ирсэн бас 2020 он бол шин тоол эхэлж байгаа ийм сайхан тохиол болгон жил 37 настай залуугийн өмнө ертөнц цаг хугацаа хаалгаа нээж шин. Та нарын цаг ирсэн. Чи билнэ үү? Та нарын цаг ирсэн. Энэ цаг ирсэн гэдэг үг маань их гоё үг те. Цаг ирсэн гэдэг үг. Гэхдээ яг энэ цаг ирсэн гэдгийг ойлгоод мэдрээд юу хийх гэж байгаа гэдэг нь бас айгүй чухал байхгүй юу? Чи юу хийх вэ? Залгаад асууч. Чи юу? Тэгэхээр өнгөрсөн хугацааны ажлын туршлагач гэдэг юм уу миний зүгээр миний амьдралын ингээд түүхч айгүй богинохан шүү дээ. 2000 онд их сургуульд олон улсын их сургуульд орлоо. Эрх зүйч мэргэжлээр 4 он төгслөө. Төгсөөл ерөөсөө
юу тухайн үед бор өндөрлөө хинтийн бор өндөрлөө даг амбал даргын сурчлаганд явлаа хурж ирлээ улс төрийн босролын актын багш болцсон. Зөв. Стратеги судалгааны хүрээлэнгийн Багш. Гамбат гэж манай захирал байлаа. Ингээ 2 жил багшилж ирсэнаа Утганбаатарчтайгаа нийлэмжтэй глобал өдөр тэгсэн гээ байгуулсан. Тэгсэн Бид залуучууд нар маш олон залуучуудын Америк явуулсан шүү дээ. Засны зөвшөөрлөлийн хөтөлбөр. За ингээ босролын салбар руу нэлээд эрчимтэй орсон. Ингэж явж бол 2008 онд 25 настай Арслан нарийн бичгийн дарга улс төрийн бодлого хэлтсэн дарга болсон. тэгсэн. Тэгээд 8 онд тэнд нарийн бичгийн дарга болоод 9 онд би нэг удаа Арслан намын гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр сууж байхгүй. Тэгсэн чинь тухайн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн ярьж байна. Алтурын дарга жоо хатгсан маягтай. Та одоо нэг их засаг төгснөг босрал мөтэй залууг бүхэл бүтэн намын нарийн бичгийн даргаар авцсан. 25 нас. 25 настай. Тэгээ энэ залуугаар та юу хэлэх гэж тий? Гэж жоох нэлээ шүүмжилж шүү. Тэгээ энэ хүн дотор болохоор би ч юм бол одооийнхаа тэр үеийн мэдрэмжээр уурлаач юм уу гомдоол янз бүр болох ёстой шүү дээ. Яг бол өмнө нэг хурган 2 3 жил дарга цэрэг хийчихсэн бас нэг мөнгөний зах зуг хамасчихсан тий? Энэ хүн чинь бас нэг өөр төвшин өөрийгөө харж исэн чинь надад нэг тийм уналт ирсэн байхгүй. Тэгээ эхний мэдрэмж юу гэж авсан бэ гэхээр би миний нөгөө нэг лаг гэж боддог боловсрал лаг гэж боддог байр суурь яг амьдрал дээрээ хөндлөнгийн үнд юм бэ. Би хинж биш юм байна гэж. Гэхдээ тухайн тэр мэдрэмжийг авсан. За ингээд 12 онд агилын дарга боллоо тийм үү. Мэдээллийн технологи шууд харилцаа холбооны газрын дарга боллоо. Дахиад би 2 дахь мэдрэмжээ авсан. Олон улсын том хурал семинар бүхэнд очиход би сурах ёстой байна л гэдгийг их ойлгосон баг. Ингээд бүтэн сонгуулийн хугацаанд буюу 4 жил агентлагийн дарга хийлээ шүү дээ. 2 засгийн газрын нөрөөцлөө. Ингээд дуусгаад сургуульд явлаа. Хурж ирсний дараа надад нэг бодол төрж байна. Одоо чи бэлэн үү те? Чи гал руу орж чадах уу гэж те. Тэгээ ийм л юм билээ. Тэнд очиод харьцуулт чийсэн энд ирээч бид нар олон зүйлийг эргээд харахад бид нар биш үү те? Хин нэгэн сайн удирдахч гарч ирээд хин нэгэн хүн Монгол улсыг мундаг болгоод намайг сайхан авч юм шиг авч явах юм шиг дандаа төсөөлдөг. Яг тэр өнцгөр явдаг. Гэтэл үний эрэхтэй үгүй байхгүй. Тэр хүн л амьдралынхаа төлөө явж ш тэр хүн л өөрийнхөө төлөө явж иж энэ ус өгч тийм үү. Яг үнтэй адилхан энэ нэгэн болохгүй байгаа зүйлийг өөрчлөхийг өшөө цааш нь хөгжүүлэхийг хин нэгэн хийн. Тэр нь магадгүй би эсвэл та бид нар л байхгүй. Тий. Тэгэхээр бэлэн л байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр үнэхээр та энэ зүйлийг олж харж чадж байгаа бол бэлэн болж ийл гэсэн үг. Тэгэхээр энэ бол миний одоо сүүлийн үед төрч аягүй чухал өнцөг. Гэхдээ та намайг юунд бэлэн бэ гэж асуусан харьцангуй их ерөнхий байлаа л да. Тийм бай. Тий, чи бэлэн үү гэхээр би бол яг энэ амьдралаа өшөө цааш нь хөгжүүлээд авч явахад өөрийнхөө бодж байгаа зүйлийг хөгжүүлэх хэмжээнд бол бэлэн болсон гэж өөрөө харж байгаа. Хиний хинбэ гэдгээ нэг үзэгчдэд яг тод овогтойгоо хэлнэ. Миний ургийн овог их хойд. Зөв. Миний эцгийн нэр Цагаан өвгөн. Цагаан өвгөн. Цагаан өвгөн. Миний нэр бол Жадамба. Жадамба. Арслангийн урд. Арслангийн урд. Тий. Тэгээд 83 оны 8 сарын 5-нд төрсөн. Зөв. Дорногов аймгийн Сайн Шин цуманд. Дорноговын Сайн Шиндэх юм биш үү? Тий. Яг үндсэн уул гарал Дорногов аймгийн Дэлгэрсэн. Одоо миний ах トゥ өнөр бараг бүгд Дорногов аймагт амьдарч байна. Ихэнхдээ бол Дорноговчуудын сайн мэддгээр манайхан дандаа эмчнэр байдیں۔ Одоо хүртэл ажиллаж амьдарч байгаа. Зөв. Дотрын, мис заслын, чих хамар болоо. Ер нь надаас бусдын дандаа эмчнэр. Чи ч гэсэн нийгмийн том эмч болохыг Үгүйсэхгүй. Тэгэхээр дандаа энэ талын хүмүүс байдаг. Дээд өгшил талаас хөөхөр Дорноговын Дэлгэрсэн ойд гэж нэг том отч байлаа. За сүүлд Шавин Баатар гэдээ бас энэ гавьяат эмч хүртэл болсон доо. Барай заслын чиглэл. Тэр хүний багш. За ингээд аваад үзэхээр нэг дандаа тийм эмнэлэг оточтой нэг иймэрхүү холбоотой түүхтэй нутагтай. Тийм бай. Тэгтэл эгэлжээний малчин гаралтай. Би нэг юм маш их онцлно. Биднээс танилцахтай их буруу танилцдаг. За тэрийг бол яг зөвхөн хүмүүс нэрээ тийм байна гэж сүүлийн үед ярьж эхэлсэн. Бид ерөөсөө аавынхын нэрийг хэлдэггүй. Зүгээр одоо Жадамба гэдэг бүр сүлдээ тавчлаад одоо жижигхэн богинохон болчихдог штэ. Тэгээ би анх удаага чамайг Цагаан өвгөний гэж сонслоо. Би их гурван зүйлийг их бодож явдیں۔ Амьдралдаа. Бид нар бол энэ биеийг олж төрөхдөө эцэг эхээ сонгож төрдөггүй байхгүй. Тийм ээ? Тийм шүү. Энэ бол заягдмал зүйл цаанаас. Тийм. Хоёр дахь зүйл нь бид нар төгсөх сургуулаа сонгодог. Тийм үү? Сонгодог.
За ингээд цаашлуулаад бусад зүйл дандаа сонголтон дээр тулгуурладаг тийм. Төрсөн нутаг, төрөөсөө ээж аваа хоёр бол заягдмал гэдэг Заягдмал. их орон гурав. Тийм. Тэр энэ гурван зүйлийг бол дандаа л үнэт эрдэнэ, үнэт зүйл мэт хайрлаж явах хэрэгтэй юм бэл. Яг зөв. Тэр учраас нэр бүтэн явахын тулд эцгийн чинь нэр өөрөө бүтэн байх хэрэгтэй гэж. Энэ бол аюул чухал. Имтэлж болохгүй. Яг хоо бид нар олон улсад сураад игдийн гадаадад энэ төр бол жадамбаа гэж хэлж чадахгүй шүү дээ. Айгу хэцүү. Манай энэ хэлний юм угаас хамаарсан юм pronunciation буюу дуудлага чи өөр алтай язгуур хэлчих хэцүү хэл байхгүй хатуу хэл. Тэгээд жадамбаа гэвэл төгдрээд хэлж чадахгүй. Тэнгүүд бид нар ч нэг никнейм ашиглана. Никнейм буюу одоо юм богиносгосон нэр ашиглана шүү дээ. Тэнгүүд одоо юу гэдэг миний JD ч гэдэг юм уу те. Жадамбаа гэдэг одоо үгнийхаа JD хоёрыг нийлүүлээд JD ч гэдэг юм никнейм өөртөө зохиогоод ашиглаж байгаа шүү дээ те. Иймэрхүү зүйлүүд бол байна. Гэхдээ аль болох би бол бүтэн нэрээр хэлхийг хүсдэг хүмүүст. Би бол чамайг бол сайн мэднэ. Жадамбаа. Жадамбаа гэдэг цагаан үгний жадамбаа. Тий. Энэ нэр чи их том нэр шүү дээ. Цагаан үгэн гэдэг чинь бурхны нэр. Тий. Жадамбаа гэдэг чинь судрын нэр. Жадам гэж судар байдаг байхгүй юу? Номын дээд ном буюу монгол хэлний хөрвүүлэхээр мянган шүлэг гэсэн утгатай үг байхгүй юу? Энэ мянган шүлэг гэдэг утгатай өгүүлбэр яагаад номын дээд ном болчихоор тэр судрын нэг үг нь өөрөө 108 болж хувирдаг ийм шиттэй. Одоо төв номын санд ороод очиод үзэрэй жадам судрын тухай тайлал байж байгаа. Аливаа нэг юм ч учиртай шүү дээ тий. Тэгэхээр энэ нэрийг чинь хатгалж явна гэдэг чинь нэр хүндэднэ гэдэг ойлголт байдаг шүү дээ. Хатгалж явна гэдэг чинь айгүй утга учиртай байхгүй. За их сайхан. За тогтооход амархан бүр ой танд ортол тогтоож болохоор сайхан нэрсүүд байна. Ингээд цагаан үгний жадамбаа гэдэг залуу одоо олны өмнө гарсан. Гэхдээ одоо бүр илүү их гаргахаар би зорж байна өөрөө чинь. Яагаад вэ гэхээр энэ ачаа өргөцсөн хүний нэг мөн гэж би өөрөө боддог. Ирж хайсараад арга хийж оллоо. Тий. Хар залуугаараа намын нэрийн мичгэн дарга болчихсон мега хаагийг гүйж явах чи би мэднэ. 20 хэдхэн настай байсан юм байна. Тэгэхэд одоо дөнгөж 30 хэдхэн настай одоо ингээд гэхдээ чиний өнгөрсөн 30 хэдэн нас бол яг л бидний үсийн яг энэ шинэ нийгмийн нас аахгүй. Тийм ээ. Гэхдээ би энэ манай үеийнхэн бол та ачаа өрөх гэдэг дээр би зүгээр жоох өглөөрөөр нэг юм хэлье гэж бодож байна. Манай үеийг би бол хэрэгэлтийн золиос гэж боддог байхгүй. Одоо энэ найруулж байгаа залуу, биднийг бичээ сууж байгаа залуучууд. Яагаад гэж 80 оноос хойш төрсэн те 75 оноос хойш төрсэн энэ залуучууд нэг эрсдэлд орсон. 80 оны залуучууд. Энгийн зүйлээр хэлье. Картын систем шилжээд бидний яг витамин тасрангуутай ийм үеэр намхан болцсон байхгүй. Витамины дутагдaltaгүй та анзаараад үзээрэй. Яг тийм байгаа заяа. Хоёрдугаар асуудал. Бид нар босрлын системийн золиос болсон. Бид нар кириллээс шууд латин, латинаас шууд кирилл рүү шилжсэн. Тэгс. Одоо бүгд их шиг хийгүүлэгч алдаж өчнө. Facebook дээр манай үеийнхэн бүгд их шиг хийгүүлэгч алдаж өчнө. Энэ юу юм? Энэ золиос واخгүй юу? Тий. Бүх хипхоп бүх шинэ урсгал бидрээр дамжижээ. Бүх нээлтүүд зөвхөн бидрээр дамжижээ. Өргөн өмдийг бид эхэлж өмсчихлээ. Тийм ээ. Гэхдээ бид нар түүхийн сайн мэдэхгүй. Бүгдийг үзчихлээ. Боловсролын систем чөлөөтэй ингээл тавигдахад бид нар өртчихлээ. Бүгд хуульч, бүгд эдийн засгч болчихлоо. Яагаад гэвэл яах юм? Ажилчин гаралтай байсан хүмүүс чинь бүгд хүүхдүүдээ ихтэй сургууль сурахыг хүснэ үстэй. Тэнгүүд тавьчаа шахаад ерөөсөө нийгмийн ухааны салбар шууд санхүү, хууль гэж хуваацсан байхгүй. Тэгс. Бараг л худалчунд хуульч мэрэгчлээ цэвэрлэгч ажил авах нь холбоо болтол нь бид нэр тэг хөдөлмөрийн зах зээл дээр бүр олоолаа очсон байхгүй. Тэгс. Тэгээ ихэнх нь бараг солонгос явсан да. Дахиад бид нар нээлттэйсэн байхгүй. Хөдөлмөрийн зах зээл дахиад бид нар гадагшаа явсан. Ингээд бид нар яжсэн. Энэ томны нийгэм солигдчих бүх шинэ юмны чинь тестэнд бид нар яваад өнөөдөр ирсэн байхгүй. Одоо би юу гэж хэлхийг хүсдэг гэж. Үнэхээр бид нар энэ улсыг хөгжүүлэхэд золиос хэрэгтэй юм бол хамаа алга. Бид нар золиос ихтэй дуусъя. Мөн үү? Нэгэн золиос болсон. Тий. Тэгвэл бид нар одоо ингэж үргэлжлүүлээд дуусъя. Яг гадаадад ажиллаж байгаа, амьдарч байгаа хүмүүс ихэнх нь манай үеийнхэн байна. Тэд ихтэй эх орондоо эргэж ирэхэрүү болтол явсан байна. Ягаад гэж хүүхдүүд нь төрсэн байна. Хүүхдүүдэд тэнд сургаж байна. Тийм байна. Сэтгэлдээ эх оронтой байгаа. Тий. Тэрнээс дэш бүгд эх орондоо байгаа. Бодод үзээрэй. Бараг телевизэд жоо бүх хүмүүс надтай санал нийлнэ. Тэгэхээр ээж нь энэ том эргэлт гэдэг зүйл чинь бүх төвшөндөл үе үеэр нь золдог байх нь шүү дээ. Тийм шүү.
Үгүй том эргэлдүүлгүй яах. Тест хийгээд байгаа. Нийгэм сольж их чинь. Тэ. Бид Монгол өчигтэй байх хэрэгтэй гэж бүгдийн тестлэл одоо тэгээд бүгд их шиг гэвлэгч алж бичээс сууж байна. Тэгсээ. Энийг хин нэг хүн тодорхойлж хэлэх хэрэгтэй, тий? Хэлэх хэрэгтэй. Бас харигтайгаар бид золиос болсон бол нэг мөсөн хийгээд бүтээгээд бид нар үр уганд нь хүүхдтэй зөв зүйлүүлдэ яа. Яг зөв. Бид нар ч одоо багада 2 дээдл нь 3 500 хүүхдтэй болчлоо. Одоо бид нарт юу харагдчихаа? Бидэрт үн цэнтэй юм гэр бүл байгаа байхгүй. Гэхдээ тэр гэр бүлийг бид нар өшөө сайхан нийгэмд үлдээхийн тулд эргэцсэн орчноос нэгтээд энэ шудраг ус байдлыг талсан зогсоогоос ихтэй хийх юм зөндөө байгаа. Энийг хийх. Олж харж байгаа хүмүүс нь хийн штэ. А тэрнээс одоо нэг гаднаас нэг удирдахч ирээд эсвэл гарандаа цус атгсан Чингис хаан дахиж төрөхгүй. Энийг хийх энийг ойлгож байгаа хүмүүс нь хийн. Тэрүү чи маш мундаг том философийн үг хөндөж ийн л да. Бикет гэдэг нөхөр Годо Кулихов гэж агуу мундаг зохиол бичиж дэлхийгээр шуугаж одоо хүртэл жүжигэн тоглож манай Black Box театрт хүртэл тоглодог. Тэнд хоёр нөхөр нэг юм хүлээгээл. Юу хүлээгээд? Бурхан хүлээгээд байгаа юм. Эсвэл дарангуйлагч хүлээгээд байгаа юм уу? Эсвэл нэг сайн хүн хүлээгээд байгаа юм уу? Эсвэл мэрэгэн хүн хүлээгээд байгаа юм уу? Бүүм Годо гэдэг нөхөр ирнэ гээд 3 цаг жүжиг тоглоход тэр нь ирээгүй. Маргааш Годог ирэхгүй бол Хэрвээ тэр ирвэл яах юм? ирвэл бид аврагдана. Тэгэхээр өөрийн чинь түрүүний ярьдаг тэр бид юу хүлээгээд байгаа юм? Та нарт хүлээмээргүй байгаа шүү. Зүгээр л хий. Зүгээр л одоо бүтээе. Тий. Тийм ээ? Руу урагшаа хараад алахыг чаддгаа хий. Тэгэхээр энэ бүтээл чинь бас нэг том зүйлээс эхэлдэг юм байлээ. Өглөө эрт тусах. Чадвал бие тамир хийх. Гэртээ цагтаа харих. Нийгмийн даатгал татвараа төлөх те. Хөдөлмөр Чадчихвал ажлын байраа хадгалах. яг зөв. Энэ чинь л байхгүй да. Тийм. Бас ус төр биш шүү. Тийм ээ. Маш энгийн зүйл. Тий. Тэгэхээр яаж гэнэ? Иргэн болгоны хариуцлагын асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр одоо бид нар иргэд өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Тэр хариуцлагатай байж ижин бас хөгждөг юм байна л да. Тэгэхээр энэ ойлголт чинь дахиад ухаан явахлаар олон улсын түвшин рүү юу орчдөг гэхээр энэ иргэний дахин босрлын асуудал, иргэний суур босрлын асуудал гараад ирж байна. Энд ерөнхий босрлын тухай асуудал ерөөсөө биш. Энэ ардсан нийгэмд хөгжөхөд энэ иргэн ямар түвшний босралтай байх ёстой гэдэг асуудал ороод эхэлчихэж байгаа байхгүй. Тэр нарын арчсан нийгэмд яг л бид нар ч одоо яг л энэ эхнээс нь явлаа шүү дээ, тийм үү? Бид нар жоохон байхаас эхлээл байхгүйгээс нь эхлээд бий болох хүртэл нь явлаа шүү дээ. Тий. Одоо бид нар хүүхдтэй компьютер тоглоом юм байсан. Гэхдээ ер нь байгаагүй л итгэхгүй шүү дээ. Залуучууд интернет гэдэг юм байгаагүй маа гэхэд итгэхгүй шүү дээ. итгэхгүй. Би нэг 10 жилийн агар нэг ачилсан хөвсгөл ихэлсэн он жилүүд биш нэг өлсгөлэн тэр 10 жилийн агар бас нэг сурчлагын юм хийгээ явж ирсэн нэг хэдэн хүүхдүүд гулгаж яахгүй. 10 жилийн өмнө энэ талбай дээр юу болсон бэ гэдгсэн чинь тэмцээн болсон гэж байгаа. Юуны тэмцээн гэсэн чинь сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Нэг 3-3 ярьж байгаа. Мэдхгүй байхгүй. 3-3 болтын ер нь албатай сүүлийн талбай дээр. Тэгээ би төгсгөлийн хүндээ үүнийг мэдгч хэрэггүй тийм ээ? Мэдгч явсгүй. Харин эд өөрийнхөө амьдрал тохиолдсноо санах хэрэгтэй. Цаашдаа. Тэгэхээр биднес ингээд ирээдүгөөсөө аваач буцааж юм нэхэд байдаг өөр тавьсан юм шиг та нар биднесийг тэгсэнгүү, та нар биднесийг ингэсэнгүү гэд одоо бол шал өөр. Миний дүү мориндоо мордсон. Танай үеийнхэн бүхэлдээ мордсон. Шин тоол эхэлсэн. За ингээд чиний фэйсбүүк руу оръё. Чи юугаач нуухгүй. Чамд нуух юм юу вэ? Таны нэвтрүүлгийн онцлог юм байна шүү дээ. Би бас өнгөрсөн 2 дугаарыг харсан. Facebook руу л ороод явж өгд юм байлаа. Явж гин шүү. Цагаан өвгөн жадамбаа гэж бодож байгаа. Ерөнхийдөө бол 5,000 хүн байдэн шүү дээ. Тэгээ энэ дүүрцээ. Тэгэл цагаан өвгөн жадамбаа гэж латинаар бас би бас пэйж бас байгаа. За чиний ертөнцөөр нэг жоохон аялах юм. Тэгээ жоох интернет удаад байна тий.
Тэгээ интернет удаан байгаа. Энэ бол өөрийн чи эрхэлж ийсэн ажил. Энэ интернет оруулдаг, энэ сүлжээ, энэ бүх юм, энэ гар утас, энэ шилэн кабель, энэ бол та нарын хийсэн ажил шүү дээ. Тий, яг энэ бол голд нь ажиллаж ирсэн тийм ээ. Тий, ер нь ийм бид юм л ах. Альва нэг юм чинь нөгөө төрийн залгамж шалаа гэж нэг юм байна шүү дээ. Яг тэр талаас аваад үзэх юм бол Жадамбай агентлагийн дарга бол бүгдийг хийчих байхгүй. Тий. Энэ бол нөгөө анханасаа ингээд бодлого тавигдаад бодлого дээр сурлаад ажлууд нь хийгдээд явж исэн. А тэр хийгдээд явж исэн ажлуудын дунд нь би бас дахиад агентлагийн дарга болж очиод бодлого дээр нэмээд өөрийнхөө бусад одоо юу гэдэг нь засгийн газрын бодлогуудыг суулгаад ингээд явж исэн ажлууд л байна. Тэндээс аваад үзэх юм бол одоо та төц машин аяа ашиглаж байна уу? Ашиглаж байгаа. Одоо тэр чинь яг одоо яг миний үед 2013 онд анх нэгдчихлээ. За энэ 4G сүлжээ LTE гэж тийм ээ. Энэ чинь бас нэгдчихлээ. За Алтан булгаас замууд хүртэх бид нар 3G тасралт хүсүүлж 1008 км нээж ил. Энэ чинь аюулгүй талаасаа чинь нөгөө тэр замд амьдралд янз бүрийн зүйл тохиолдог тийм ээ. Тэгвэл нөгөө харилцаа холбоо гэдэг зүйл ч өөрөө ямар нэгэн байдлаар тасралтгүй холбож байх нь өөрөө чухал байдаг байхгүй юу? Тэгээ тэр утгаараа бид нар бас хийж илаа. За тэгэл энэ Улаанбаатар хотын амжилт анхааруулах систем газар хөдлөлтийн хэмжилтийн төхөөрөмжүүд хийж илаа. За энэ нүүтийн 2% буцаа олголт байна шүү дээ. Энийг нөө дотрын ерхий газраас санаачлагтаад бид нар бас техник талаас нь дэмжиж оролцож илаа. Замын цагдаагийн бэлэн бус төлбөр тооцоо нийгмийн системийг анх нэвтрүүлж илаа. За тэгэл ухаалаг шууд ингээд ер нь бол нэрлээд явах юм зөндөө олон төслүүд байгаа. Байна. Би чи яг нэг хоосон байсан иргэдэг уцсан стайлыг танайд ороод нэг уцаар ирчи гэдэг үе. Тийм хүн тэгээд одоо бол ерөөсө бүх юм гарт ороод ирсэн. Одоо намайг нэг асуудал их санаа зовоож байна. Хиймэл оюухан. Энд хүрэхийн тулд бид ямар байдалтай байгаа яах вэ? Бид хосорч болохгүй. Тэгэхээр би энийг бол зүгээр суурь талаас нь тань тайлбарж өгсөн зүг байна. Яагаад вэ гэхээр энэ мэдээллийн технологийн хөгжлийг өнөөдөр хүртэл үе шатыг аж үйлдвэрийн хувьсгал гэж томьёолтой. 1785 оноос хойш хэмжигддэг. Анх уурын галт хэрэг төмөр замаас үүсэлтэй. Ингээд энэ Сократын томьёолоор аж үйлдвэрийн энэ бол хувьсгал юм а гэж томьёологдоод ингээд нэгдүгээр хувьсгал эхэлсэн. Нэгдүгээр хувьсгалаас хоёрдугаар хувьсгал шилжихэд бол 100 гаруй жил зарцуулсан байт. Ингээ хоёрдугаар хувьсгал дээр ороод ирэнгүүт энэ конвейерийн систем, үйлдвэрлэлийн системүүд орж ирсэн. За ингээ энэ хоёрдугаар хувьсгал нь эхэлж явж гуравдугаар хувьсгал руу орсон. Энэ дамжлагын системээс гуравдугаар хувьсгал руу шилжихэд анхны компьютер гарч ирсэн. Анхны компьютер одоо Монголд бол одоо тухайн үед анхны компьютер чинь ямар компьютер байсан юм? Нөгөө нэг өнгө зурагт мөрөгт чинь энэ Monel энэ төрөөс нь тэгсэн Monel анхны байсан. За ингээд анхны компьютер ингээ яваад одоо хүмүүсийн мэдгээр тийм үү? Ингэж явж байгаад дөрөвдүгээр хувьсгал руу шилжсэн. Хувьсгал руу шилжилтийн хооронд хугацаанууд маш богинохон байсан. Одоо ингээд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал бол яг үнэ хэрэгтэй бүр өдрөөр цагаар хурдтайгаар хөгжил явж байна. Аз унтахад Америк хөгжүүлж байна. Америк унтахад Аз хөгжүүлж байна. Тэгэхээр таны дээр яриад байгаа хиймэл оюун ухаан гэдэг зүйл чинь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын нэг хэлбэр. Энд чинь нэг 7-8 төрлийн одоо яг юм хэлбэр байгаа даа. Тэр хэлбэрийн нэг нь буюу AI. Тэр энэ AI гэдэг зүйл чинь өөрөө биднэрт хөгжүүлэх үү, энд оролцох уу гэдэг боломж нь нээлттэй. Одоо миний яг анхаарал хандуулж байгаа ер нь бол ирээдүгөө харж байгаа гол сэдв бас барьж авах сэдв энэ л дээ. Технологи хөгжлийн тухай асуудал. Тэгээ миний судалгааны ажил чинь Монгол улсын мэдээллийн технологийн хүний нөөцийн чадварыг ажил олгогчийн сэтгэл ханамж танаас нь судалсан байна. Ер нь дэлхийд дээр энэ ажил олгогчийн сэтгэл ханамж талаас нь судалсан судалгааны ажил харьцангуй бага байт. Яагаад вэ гэхлээр нөгөө ажил олгогч их завгүй хүмүүс байдаг. Тэм учраас судалгаанд их оролцдог. Тэгээ тэр утгаараа миний энэ судалгааны ажил нэлээд тийм онцлог болсон. Тэгээ би ч аль бисаар Google Scholar-т бас судалгааны ажилд оролцсон шүү дээ. Ер нь бол нөгөө төгссөн үгүйгээл хүмүүс маргаал байдаг шүү дээ, тий. Чи ер нь сургууль төгссөн юм уу, ямар сургууль төгссөн ингээл ингээд идэг. Маргахаар барахгүй зарим нэг нь бараг ерөнхийлөгч болсон түүх биш. Тий, тэнгуү чи энэ ингээл хайчдаг л эдэлтэй. Одоо энэ Google Scholar руу ороод өөрийнхөө ингээл нэр овгийг хийгээ судалгааны ажлыг бүтээл нь гараад ирдэг. Одоо энэ Google Scholar дээр миний судалгааны ажил гарч ийн гэдэг нь юу илэрхийлж байгаа гэхээр энэ дэлхийн өвд бүртгэгдсэн судлагдсан болсон байна гэсэн үг.
Тийм байна. Тэгэхээр яг энэ цаашдаа мэдээллийн технологийн хүний нөөцөөр судалгааны ажил хийж байгаа хүн болгоно citation буюу иш татаж миний судалгааны ажлыг ашиглаж болно. Research on human resource development of the ICT sector in Mongolia in terms of employer satisfaction. Энэ employer satisfaction буюу энэ ажил олгогчийн сэтгэл хангамж талаас нь судлах гэдэг бол өөрөө их тийм хэцүү зүйл байд юм билээ. Энийг тэгээ сонирхсан хүмүүс маш их байсан аа. Энэ сэдв дээр бол яг та тэгээд энэ Монголд талаа төвшүүлж хийсэн. Яг олон улсын төвшөнд цаашлаад нөгөө докторийн ажил болгооч гэдэг саналыг бол сургуулиас тавьсан л да. Тэгээ миний хувьд бол нөгөө дахиад докторийн ажил хийхээр дахиад 5 жил сурна. Тэгнь 5 жил сурна гэдэг чинь хэцүү шүү дээ. Яг үнээр ихэд би чи 16 онд ажиллаа өгөл сургууль явсан. Сургууль явахад миний 3 дахь охин эхнэрийн гидсэн жирэмсүү үлдсэн тийм үл гидсэндээ үлдсэн. Намайг очсноос хойш сарын дараа дотоод төрчихсөн. Би чи ирж чадаагүй шүү дээ. Тэгээ 2 жилийн хасын дараа сураад ирэхэд охин маань 2 нас гарантай болсон. Тэ? Дотоод төрсөн ч хүн болсон. Хүн болцсон. Тэнгүүтээ намайг нөгөө Жапон агаа гэдэг юм чи. Тэгээ сайхныг хүртэл Жапон агаа гэж явлаа шүү дээ. Тэгээ эндээс юу харагдаж байгаа нөхөр ийм золиос байдаг байхгүй тий? Цаг хугацаа, үн цэнтэй зүйлийг золиосч шүү дээ. Тэгээ би чинь хурж ирээд охиндоо зориулаад 700 өдрийн тэмдэглэл гэж ном гаргасан. Сөүл үндэсний их сургууль сурж исэн өдрүүдийнхаа тэмдэглэлүүдээр бичсэн. 700 хоногийн. Тий. Тэгээд аав нь чамайг төрөхөд байгаагүй шалтгаан маань энэ шүү гэж. Одоо том болоод уншина үст тий. Тэгээд энэ миний судалгааны ажил. Тэгээд эндээс зүгээр би яагаад энийг харуулж байгаа юм бэ гэхээр аливаа зүйл чинь нөгөө нэг бодиттой хийгдсэн байж ээж эндээс бид айгүй их зүйл ойлгох юм лээ л дээ. Эний чинь би нөгөө нэг өгүүлбэр болгоныг бичихийн тулд нэг өгүүлбэр бичихийн тулд багадаа би 4 пепер буюу 4 судалгааны ажил уншдаг байхгүй юу? Тэгж таарна. Тэгжээж би чи 2 жил гарна тэр лабораторид тэнэг болтлоо сууж те өөрийгөө хин жившийг мэдэрч заримдаа би ер нь энд юу хийх гэж байгаа юм чи гэж бодох шиг те яг үний эрэхтэй энэ дөрвөлжин цаас дипломыг хинч мэдэх юм те хинч ашиглах юм гэж бодох шиг те ийм л зүйл байсан. Тэгээ ямар санда нэг удаа бүр шалгалт малгалт амар хүндрээд би ч нэг хуульч мэрэгчлээ хүн чинь хуучин ажлын туршлага дээр тулгуурлаад мэдээллийн технологиор сурах гай явцсан болгох төлөлтөөр. Тэгээ зарим нэгэн зүйл дээр чи хүмүүс шантарт юм билээ шүү дээ. Тэгээ шантраад очиод энэ удаа эхнэрлэг хэлсэн. Би ер нь болчихоо буцт юм бил ер нь л хэцүү байна. Байр савны зээлч хэцүү. Би ч нөгөө сурахын хажуугаар солонгос чинь боломжтой байна. Хаяас нь ажил хийж чинь. Айл майлруулах чинь тий. Тэгээ ихэнхдээ бид нар оюутан болохоор шөнө нөгөө метроны нөгөө шинэ метронуудын нөгөө шилэн хаалтуудыг суулгадаг ажлууд гэдэг байхгүй. Тэгээд эсвэл нөгөө нэг энэ метроны суудлын муудлуудыг солидог. Тийм их ажлууд төр гардаг гэсэн. Тэгээд тэр мөрчөөс хүнд штэ. Тэгээ яг энэ болгоныг хийж болох уу гэсэн чи ихнэр тэгсэн. За чадсан баа юм тэгээд бөө юм боош найр наадам хийж явчаад тэгээд чадахгүй хүрээд ирэв. Тэгээд тэр чи одоо ёнк гэл орж байгаа юм штэ. Тэгээд бооцсон чи нэрийч бас тийм юм уу та. Энэ амар хүч өгсөн. Тэгээд ингэж хүрээж явсараа дуусгасан. Тэгээ ингээд дуусгаад надад юу сайхан байсан бэ гэхээр хамгийн сүүлд миний дипломыг удирдсан профессор маань. За баяр хүргэе яаж чадсан ба те. За. Чи Сөүлийн үндэсний их сургуулийн инженерийн шинжилгээ ухааны магистр боллоо. MSc инженерийг олон улсын те. Тэгээ чамд ингээд баяр хүргэе. Энэ миний тайтл бол сонсож байхад үнэхээр одоо ингээд хүн яг тэрийг авчаад нүүр чимчитл улаагаар гараад хамгийн түрүүнд хин нэг рүү ярмаар ч юм шиг ойрлбор санагдсан бил. Тэг хүний нутагч одоо хин рүүгээ ойрлох гэдэг. Тэгээ энэ миний судалгааны ажлаар нэг зүгээр сонирхсон хүмүүс ороод уншихад Тий, тийм толгой. Хоёрдугаарт би нөгөө нэг диплом ажил дээр сэтгэл гэж үлдээд нь штэ. За. Би энийг ганцаархан монголоор бичсэн. За тэрийг Нүүн дээр би юугаар бичсэн мөртлөө энэ сүүлийн хэсгээр нөгөө менежерээ найрж гаад улс төрийн бас хор туршлагатай юм чинь нөгөө хэнийг чи итгэвэ гэдгийг сайн мэдэж байгаа шүү дээ. Тэгээд хөлтөн сууж байгаад би монголоор гаргацсан байхгүй. За. Тэгээ энэ бол миний хувьд бас их чухал зүйл болж үлдсэн. Яг л энэ чинь нөгөө би мөнх биш шүү дээ. Надаас хойш хэдэн зуун үеэр маань энэ судалгааны ажил маань үлдчихэж байгаа учраас сонирн байж магадгүй гэж те. За. Энэ талархал нь бастай. Сөүлийн үндэсний их сургууль тэнцлээ гэдэг хариугаа хүлээн авсан тэр өдрийг би яг өчигдөр мэт санаж байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аавын шилдэг охид хөвгүүтэй өнгөрүүлсэн дурсамжтай хөгжилтэй те хаяа хүндхэн тэр сайхан өдрүүд миний амьдрал насан туршид үл мартагдах хамгийн сайхан дурсамжинд болон үлдчихэж байна. Дэлхий хаашаа иргэдэг вэ гэдгийг хүн бүр мэддэг те харин дэлхийн
IT-ийн салбар хэрхэн хөгжиж ирсэн, хэрхэн хөгжиж байна вэ? Ирээдүйд хэрхэн хөгжих вэ гэдэг асуултыг хуульч мэрэгчлээ миний би энэ сургуулиас хайж ирсэн. Хайсан асуултын хариултаач олсон. Өөрийгөө шинээр нээж 2 дахь мэрэгчлээ эзэмшлээ. 70 м эрдэмээсээ зааж сургасан эрхэм хүндэрт Эрдэмтэн багш нартай туйлын ихээр талархаж байна. Ингээд онцгойлон тэр багшд баярлаа гэж. За миний судалгааны ажлын үе шат бүрт оролцож 2 сэтгэлээр ажилласан зөвлөх гэдэг энэ хүмүүст баярлалаа гэж заавал энэ тодтох хэрэгтэй тийм. За энэ ингээд хүний нутаг суралцахаар ард талманд байж нэг өдөр нэг цагч ар гэртээ санаа зовхгүй суралцах боломжийг олгосон хайр тань ариун жаргалтай баярлаа. Чим нь мундаг байсан шүү. Аавхайн жинхэнэ найз байж аавын эзэгүүд гэртээ томоо эр хүн байсан. Миний ухаалах од үлгт. Инхри ялдунхан миний хайр тохин од үслэн. Гэгээ цэцруулан инээмсэглэн мэндэлж хайрын бурхан болсон бага охин од жаргал маа нартай баярлаа. Аав нь та нартай хязгааргүй хайртай шүү. За ингээд энэ хүмүүстэй баярлаа гэх те. Тэр болгоныг бүгдийг ингээд дурдж байгаа хгүй. Тэгээ хамгийн сүүлд нь эцэст нь тийм үү. Энэ сургуульд анх ирээд аав шиг юм зааж өгч 2 сэтгэлээр тусалж байсан. Сомбэ оки, зовлон жаргалаа хаваалцсан, найз хүн байж чадсан, борко, беби. Одоо энэ чинь нэг хүмүүсээ би чинь дурдж штт тий. Тийм байна. Тэгээ яагаад тэгэхээр аливаа нэг зүйл гэдэг чинь нэг тийм ганцаараа юм хийчихдэггүй. Бүх зүйл дээр дандаа хин нэг нь туссан байт. Энэ үг өгүүлбэрийн философиг би анх хинээс ойлгосон бэхээр манай алтан уядараа надад хэлжсэн байхгүй. Хүн гарал үүслээ мартахгүй байна гэдэг бол хүн байхын үндсэн суурь юм гэж. Энэ ихтэй үнэн тий. Одоо ингээд зарим нэг улс төрч дээр ямар нэгэн зүйл дээр ер нь үнэн нь хэн байсан их мартчихдаг шүү дээ хүмүүс. Тэ. Тэгэхээр тэр утгаараа би нөгөө аль болохоор бүх хүмүүсийг энд мартахгүй нэг бүрчлэн шингээх гэж энэ сэтгэлдээ оруулсан байхгүй нэрүүдийг нь. Чи түрүү хэлсэн нөгөө анхны компьютерийн үе. Тийм. Тэгээд тэр 3 дугаар хувьсгалаас 4 дугаар хувьсгал шилжсэн. Тэ. Энэ 4 дугаар хувьсгал чи өөрөө их хурдтай хөгжөд байгаа байхгүй. Тийм байна. Тийм. Энэ 4 дугаар хувьсгалын хөгжил чинь өөрөө Монголд бас ирээдүг авчирч байгаа. Тэр нь ямар ирээдүг одоо бидэрт хангаж байгаа гэхээр ийм байхгүй юу? Програм гэдэг зүйл чинь нэг хэл дээр бичигддэг. Тийм. Кодын хэл гэж нэг хэл дээр бичигдэн тийм үү. Тэгэхээр энэ кодын хэлээр бичигдэж байгаа энэ нэг хэл дээр чинь дэлхийн 7 тэрбум хүний за бараг 6 тэрбум хүн интернет ашиглаж байгаа бох тийм үү. Ямар нэгэн байдлаар. Тэгвэл тэр интернет ашиглахад чинь энэ хардвер буюу энэ нэг төхөөрөмж шүү дээ тийм. Одоо манайхан бол төмөр гэж ярил тийм л та. Нийтлэг одоо монгол хэллэгээр ер нь бол хардвер. Энэ хардвер дотор ч юм уу энэ гар утсан дотор ч энэ төхөөрөмж дотор ч маш олон төрлийн аппликейшн буюу хэрэглээний програм байгаа даа шүү дээ. Энэ хэрэглээний програмыг чи хин нэгэн аавын хүү зохиогоос сууж байгаа шүү дээ. Тэний чард яаж юм мөнгө явж байгаа тийм үү? За одоо та гар утсан дээр хаяа нэг тоглоом тоглолт уу? Ямар тоглоом тоглолт вэ? Тэр нэг юм тэгэл тоглолт эсвэл юм наа жаахан хүүхдүүд ихэд тоглоом тоглоом. Нөх мөх шахан мөнгө янз бүрийн тийм. Мангарын тоглоом тий. За зарим нэгэн гişүүд ч бас дээрүүд Candy Crush мараш энэ төргээл би одоо тэр орчин үеийн тоглоом руу орж чадахгүй. Ягаад гэвэл миний оюухан гүцгээ байцсан байл. Тэгэхээр энэ чард юу би юу хэлэх гээд байна вэхээр тэр бүх хүний хэрэглээ гэж хангасан аппликейшны зах зээл өөрөө өдөр их тусан өсөн нэмэгдэж идэх байхгүй. Тэгэхээр яаж нэ боломж байна л гэсэн үг. Ямар нэгэн байд. Тийм байх. Хүний хэрэгцээ хязгааргүй байхгүй. Тэгэхээр та ямар ч төрлийн тоглоомыг сэтгэж зохиож болно. Тэгвэл тэрийг дэлхийн сая хүнд зарахад нэг хүнээс нь сард $1 л авахд яах вэ? Сард сая $1 авах шүү. Тийм. Энийг хэлээд байгаа. Энийг хэлээд байгаа. Тэгэхээр аж үйлдвэрийн 4-р хувьсгал буюу технологийн хөгжил монголчуудад маш их боломж байгаа. Юу нүүрс авах. Тэгэхээр энийг яаж хөгжүүлдэг юм гэж. Тэгэхээр би чи энийг судалж штэ өнгөрсөн. Тийм байна, тийм. Энийг яаж хөгжүүлэх юм бэ дэгүүл. Энийг яаж Монголд нутагшуулах юм гэж. Тэгээ миний мэргэжил тэр хийсэн байхгүй. Тэгэхээр policy програм буюу альва бодлого гэдэг зүйл чинь том ерхий утгаараа харахад их том уншигч боловч үнийн эрэхтэй өдөр тутмын гаргаж байгаа шийдвэр ч гэсэн судалгаан дээр үнслэх тийм бол зөв өөрөө шийдвэр болно тийм. Тэгэхээр яаж нэ энийг бид нар цаашаа хөгжүүлэх нь одоо бид нарт эргэцэн уршлыг нэг хөгжүүлэх хэрэгтэй байнаас эхлээд зөндөө олон зүйл биднэрт шаардлагатай байгаа маа. Энэ чиний энэ дээр энэ нэг одоо морьтой зураг чиний зураг байна. Тий. Энэ морьтой зураг би чинь Орногов аймгийн Алдарт байж. Хүчи. Илтгэвтэй басна. Чамаг мэдээллийн технологи юм тий. Мэдээллийн технологи морины хажуу зогссон хөлсийг хосоод тэгээд нөгөө хордлох нэг үе гэдгийг хараа сууж ийн гэдэг. Энэ юм учиртай. Би одоо манайхан бол Дорноговынхан
ахмад настай эцгийг ажээ гэж дууддаг байхгүй. За. Тэгээ би чинь бол нөгөө ажиатайгаа хоёулахна суманда хэдэн малаа маллаад өсөж том болсон. Тэгээ би чинь үндсэндээ хүүхэд байхдаа миний ганц мөрөөдөл байлаа. Тэр мөрөөдөл нь бол манай сумын дорн говьтай алдартай нэгдэлцээрд гэж нэг мөрөөдөл байлаа. За. Нав хүүхэд байхдаа нас нэлээд жоохон дээшилсэн байсан. Тэр мөрийг унж үзнэ гэдэг бол миний хувьд одоо ганц мөрөөдөл минь байлаа. За. Тэгэл айлын уяа хийсээд болсон болоогүй морь унаг гуйж унаал юм. Тэр үед ч одоо айлын хүүхэд морь гуйж ундаг байлаа шүү дээ. Тэгсэн. Тэгээд нөгөө хүүхэд морь гуйж унахаар чинь тэгэл болсон болоогүй хадуурдаг барьдаг. Тэгэл айл болохоор ардаг юм аа л унуулна шүү дээ. Тэгээд тэрийг нь унж өслөө. Ингээд би чинь хамгийн сүүлд 1999 онд Боржгон 99-т наадамд морь хөтлж ирээд тэгээд тэнд ах нарыгаа дагаж ирчээ. Тэр жил маань одоо манай аавын бие юм уу да тэр намар нь өнгөрцөн. Тэгээд тэрнээс хойш би оюутан болол миний хүүхднаас ч дууссан. Миний морьтой хэсэг тасарсан. Ингээ буцаад би дахиад яасан. Буцаад морилгоо орсон. Морио ууж эхэлсэн. Тэгээ яагаад би энэ морины зүтгэлтэн яваад байгаа? Моринд би дуртай байгаа ингээд би тэнд аюугаа тайлбарлаж байна. Энийг би тайлбарлахыг хүсдэг юм. Бид Орос, Хятад гэдэг хоёр том гүрний дунд байгаа тийм. Бид нар үндэсний дархлаа хийгээд энэ том мэдээллийн технологи ирэх үед Монгол хүн оршиж үлдэх тухай аюу их ярьж байгаа. Энэ том дархлааг бид нар юугаар авч үлдэж чадах вэ гэхээр морь бүх сургууль байхгүй. Энэ гурав үгүй болоход Монгол хүн өөрөө үгүй болно. Тэр утгаараа би морины зүтгэлтэн миний моринд оруулж байгаа хөрөнгө оруулалт морины төлөө зүтгэж байгаа энэ зүйл бол нэг ямар нэгэн ашиг сонирхлын төлөө ерөөсөө биш. Би үнсний дархлаандаа оруулж байгаа. Би хүүгээ тариа тарьж байгаа. Би хүүгээ дээлтэй үлдээн. Би хүүгээ моринд хайртай болгож үлдээн. Тэгээ яг хуу намайг ганц морьт уралдаанч гэдэг шиг Сөүл үндэсний их сургууль сурж байхад 2017 онд би ч нэг охин дээр ирээгүй шүү дээ. Төрөлт нь ирж чадаагүй. Ирээгүй. Тэгсэн чинь дотоод төрсөн байгаа. Тэгсэн чинь улсад морь харагдчихсан хязгаалуурэ. Энэ зураг нь баггүй юу? Энэ юм уу? Тэгээд ямар хөр. би ч одоо морь харагдсан хүн чинь 90 үсттэй. Тэгнь. Ганц билет байсан 10-нд хязгаалаа харагдсан. Ганц билет байсан найз руугаа ирсэн олоод өгсөн тэрүүгээр нүрээд ирсэн морой цоллосон. Тэгэд барай зогсчихсэн. Уу яах юм чинь морь өгдөг хүний хувьд хамгийн одоо сайхан стадионд орох байхгүй да. Тийм шүү дээ. Тэрний төлөө ирсэн тэгээд манай ихэр жоо уртал байдیں۔ Хаяа. Чи охиноо төрөхөд ирээгүй ч морой харихтад ирсэн гэл. Тэр чирээс нэр хүний нэг тийм байгаа. Гэхдээ яг энэ бол эмэгтэй хүн сонсоход бол эвгүй л дээ. Тэнэг үлдэлтэй. Гэхдээ эр хүний хувьд бол яаж болохгүй орхиж болохгүй гоцорч болохгүй. Нэг эмэгтэй хэлж нэг чи одоо намайг вичи яаж ийн гэж асуухгүй мөртлөө машина ингээд хаана юу духарч юу гэж чагнаад байх юм гэдэг шиг энэ нэр хүний нэг тийм чанар байна тийм ээ. Тийм ер нь бол тэгээд эр хүний чанар, морин дуртай хүний чанар, монгол хүний чанар шүү дээ. Ямар ч юмар уралдаад ирж хахад огшихгүй монгол хүн гэж юу байхгүй шүү дээ. Тийм шүү. Хадуурч байгаа морь харах төрүүлж тавьчих. Ямар ч монгол хүн огшдог. Тэр энэ хүний монгол хүний цусан байдаг зүйл л дээ. Самсаан ингээд ангацж байгааг харах. Тийм. Тэгээ яг би тэр утгаараа морь унаж өссөн хөлт учраас морины тухай ойлголт тэр морин дээр гарч байгаа шүүмжлүүдэр гэж хараа өөр байсууртай байдаг. За. Дээрээс нь манай Дорногов аймгийн дэлгэрсэн бол хурдны хөвшилтэй. Галсан банд дэндүү тайж хоёр том адууны хөвшилтэй. Ийм газар. Цагаан өвгний жадамба одоо яг чиний өөрийн чинь хүсэл мөрөөдөл юу вэ? Энэ хүсэл мөрөөдөл чи ер нь жилээс жил солигдоод идэм шүү. Мэгчлээ нэлээд солигдсон байна. Тийм байх. Тэгээ ер нь тэр хүсэл мөрөөдөл гэдэг зүйл чи их тийм байн нэг улирал шиг юм солигдж идэг зүйл юм байна гэж ойлгосон шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ яагаад солигдоод идэв гэхээр үзэж харж байгаа юмнаас хамаарат хэлбэр хэмжээ бүх юм өөрчлөгдөд идэм бэл. Тийм ээ. Тэгэхээр хязгааргүй зүйл юм билээ л дээ. Тийм. Тэгэхээр одоо бол зүгээр би ганцхан зүйлийн тухай л боддог болсон. Эндээсээ бас ургуулаа бодоход дараагийн бас логик нь гарах байх гэж боддог. Тэрний юу гэхээр одоо би нэгдүгээрт өөрийн 3 хүүхэдтэй зөв хүн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Хүний тухай ярих, бусдын тухай ярихаас өмнө эхлээд өөрөө чинь тарьсан үр ямар хүн болж байгаа вэ гэдгийг аюу сайн анализ хийх хэрэгтэй байна. Би сая явж ирээд манай хүүхд манаас ингэ шилжчихлийн эсрэг шилжиж байгаа байхгүй. Тэгээ ингээ хаяа ингээл гар утсыг аваад хөнлөнгийн хяналт хийж байгаа. Яг хөө би хүүхдийн эрхэнд алдчих байгаа юм л та. Гэхдээ ингээ аваад үзэхэд
миний бодож байгаагаас тис өөр ертөнц явж байгаа байхгүй. Тэгээ надад бол ямар тэндээс мэдрэг төрж байгаа гэхээр эхлээд би энэ хүүхдүүдээр ажиллаад энэ хүүхдүүдийг хүн болгох хэрэгтэй юм байна. Эндээсээ дараагийн зүйл рүү шилжих хэрэгтэй байна л гэж харж байгаа. Би яагаад ингэж асуугаад тэгээд бас ингэж хэлэхээр чи баярлалаа гэхээр та хоёр сайхан залуу Улаанбаатар телевизээр глобал удирдагч сан Тий. гэдэг нэрийн дор тэр орон сайхан залуучуудыг гадаадд яаж хэрхэн суралцах тухай сэтэл өгч нэг хэсэг танаа их явсан шүү дээ. Тэгсэн. Тэр чистэй сайхан ажил байсан. Тэр болохоор юугаар гавьяатай байсан бэ гэхлээр маш олон залуучуудыг сурах хүсэл эрмэлзэл рүү төхүүлж өгсөн хөтөлсөн байхгүй. Тэр бүр аяwych буянтай. Тий. Одоо шинэ олонний мэддгээр Rocket Bay гэж залуу шүү дээ. Тий. Тэр залуу чинь манай глобал сангийн шугамаар л гадагшаа жуулчлаар явж илээ. Тий. Хойд манай өвөө байдмын ил байсан. За ТV телевизийн дүлгөөн гэл хүмүүсийн төгтлөгч байсан. Тэр бас явж илээ л тий. Ингээл маш олон залуучууд явсан байт. Тэгэхээр тэр бүх хүмүүс сайн сайхан зүйлийг өөртлөөд эх орондоо буцаж ирээд ингэнэ гэсэн том зорилттой явсан. Эхнээсээ эргэж ирээд бүгд ээж нь зүг үр шимээ тариал явж байгаа. Жадамба цагаан өгөн гэж бас орж байгаа юу те? Тийм, цагаан өгөн жадамба цагаан өгөн гэж орчдیں۔ Тий. Энэ манай найзуудтай л ахуулсан таглагдсан зургууд л яваа. Хүнийг нөхдөр нь тань гэдэг. Найз нөхдөний зурган дотор одоо чиний сайн найзууд байх ёстой тийм ээ. Тийм байгаа. Ер нь бол би чи их тийм найз төвтэй хүн юм билээ. Найз төвтэй. Зөв. Тийм хүний ингээд амьдралын аяг болон төв байдаг гинэ. За. Найз төвтэй, шашин төвтэй, ээж аав төвтэй, тэгээ мөнгө төвтэй, зарчим төвтэй гэж үт юм байна л да. Яг тийм. Тэгээ хүмүүс ингээд дэлхий бол юу гэж заадаг вэ гэхээр зарчим төвтэй байх нь амжилтын үндэс шүү гэдэг. Зөв. Би болохоор их найз төвтэй юм билээ. Найз төв. Найзуудаас аягүй их хамааралтай. Найзуудаас аягүй их нөлөө авдаг. Бас найзуудаас нөлөөлдөг. Түгээдэг. Тийм. Тэгэд тэр утгаараа миний найзууд бас миний амьдралд дандаа үнэтэй хөв нэмэр оруулж ирсэн. Тийм. Эйнэс манай ихнэр. За тамар болчихарыг. Манай ихнэр бол аль нутгийн хүн юм? за яг угсаа гаруулна хөөх юм бол Завхан аймгийн Отгон сум. Зөв. Ээжийн тал нь. Ээжийн тал. Эцгийн тал нь бол Дорнод аймаг. Дорнодын. Тийм чиглэлтэй. Өөрөө төрсөн нь бол Дархан төрсөн. Тэгээ яг өсөхдөө бол Улаанбаатар хот 1-р хороол. Зөв. Та нар сэрэг аргагүй нэг хороол төрсөн мөрсөн гэдэг та нарын үеэлдээ яг л хороол баригдаад тийм ээ. Тий. Тэгээд манай ихнэр чинь бол Төмөр Баатарын ариун жаргал гэдэг юм. За. Тий. Одоо миний 3 хүүхдээ ээж. Мэргэжил юу лээ? Мэргэжил бол Солонгос хэлний багш орчуулагч. Энэ одоо олон юутай энэ Энэ нөгөө аймгийн алдартын нөгөө цол тэмдэг чи авчиад байгаа. чи энэ байж штэ. Тий, би чи Дорногой аймгийн алдарт байж байхгүй юу? Тий, би чи нөгөө 2017 онд улсад морь харигдуулаад тэгээд энэ үрээ маань шүтлэнгээс хойш ирнэ харигцсан ус бүсэд. Дорногойн бол чамаар бахархах хэрэгтэй боллоо. Тий, яг та би ч бас нэг энэ нэг мэдлэгийн хувьд тайжийн урд гэж уяштай холбооныхын тэргүүн байлаа. Дараа нь хотгтын урд гэж уяштай холбооны тэргүүн байлаа. Тэгээ энэ хугацаанд би чинь 2 ч дуу бас хийлгэсэн мөрний. мөрнийхэн дууг тайжийн урд, хотгтын урд гэдэг одоо монголчууд их сайн мэднэ. За. Тэгээ дээрэс нь яг өөрийнхөө энэ морины амжилтаар цол авсан. Гэтэ ер нь ийм учиртай шүү. Эхийн одон морины цол хоёрыг тоогоор авдаг байхгүй. Тийм. Амжилтаар авдаг. Амжилтаар тийм. Ээж бол 4 хүүхэд гаргаж ээж алтар тихийн одоо аав тийм үү? Тий. Морины цол яг адилхан. Улсад төд, бүсэд төд гэж заачдаг байхгүй. Тэгэхээр Яг тэр амжилтаа гаргаж ээж л цол аав. тэр зүгээр энийг Гууж мууж авахгүй шүү дээ. Тийм учраас морины цолонд хүмүүс их дуртай байдаг, бэлгшээлтэй байдаг. Бөхөж гисэн давж авдаг үстэй тийм. Тийм учраас хүнлэгддэг шүү дээ. Ир бирээ гаргаж. Тий. Сумч ном сумч гэсэн яадаг. Харваж онжээж авдаг тийм үстэй. Тэнээс ярьж хөрж авдаг шүү дээ. Тийм учраас 93 наадам. Тий. Тэгэхээр 93 наадмын цол гэдэг чинь өөрөө амжилтаар тоологддог учраас үн цэнтэй бүгд монголчууд хайртай байдаг. Тийм учраас би морныхоо цолноос нэг хичээд идэггүй. Уйдаг нь үнэн. Бас оруулсан нь үнэн, тийм ээ. Тийм учраас бас зүүхэн миний нэр төр хэрэг. Зарим талдаа хүмүүс чи залуу хүн байж, тэр IT-ийн хүн байж их сүртэй том малгай залгаа өмслөө гэдэг үгүй эсэргээрээ. Харин ч зүүж өмсөж явах хэрэгтэй.
Харин чи нэгээр бахархаж явах хэрэгтэй. Харин чи нэг түгээн дэлгэрүүлж явах хэрэгтэй байхгүй. Ингэж юм энэ зүйл улам батчиж бэхжнэ. Одоо бид чинь нэг юм сони амьдралтай болсон юм л ш таах. Хүн юу гэж бодох бол намаа юу гэд хэлчих бол гэж те. Англиар бол одоо who care гэдэг ба шүү дээ. Хинд хамаатай. Зөвл хийж байгаа бол тэрний төлөө яваач те. Тийм биз дээ. Зөвл гэж бодож байгаа бол тэнийг хэлэлтэй. Хүндлэнгийн хүн юу гэж харах нь ер нь хямгууд чамаагүй үст. Тэгээ миний амьдралдаа барьдаг зарчим л да. Тий. Хинд ямар хамаатай. Та бол ер нь баг тэрний төгс төглөг илэрхийлэл шүү дээ. Та өөртөө жинхэнэ таны энэ малгай бол Монгол ганцлгүй өмсөж байгаа тий. Намайг ингээд одоо хуучны юм уу эсвэл юм капиталист малгай хүн дими байна гэж хэлэх болов хүн гэж би бодохгүй л байгаа л. Хинд хамаатай. Танд л сайхан байвал тий. Ягаад гэвэл энэ арцны имиж үнц нь энэ ихгүй юу? Тий. Хин чамайг юу гэж хэлэх нь ерөөсөө хамаагүй. Хин чамаа. Та өөрөөр л амьдр. Тэгтээ хуулийн өрөөнд. Хуулийн өрөөнд. Зарим тохиолдолд энийг хэтрүүлэх гээд байгаа. Тий. Хуулиас жоохон гаж болох, давах гээд байгаа. Энэ бол болохгүй. Тэгэхээр аршил гэдэг зүйл чинь миний эрх таны эрхээр хязгаарлал гэдэг нь. Танд би хурж болохгүй. Гэхдээ энэ хүртэл би жүлээд таахгүй. Тий. Тийм ээ. Маабарныг хэлсэн байдаг би тэр үгийг их хүнддэг. Нөгөө бидний үе ер нь ингээд сөөрэ тавиад тийм ээ орон зайгаа орхихын үед жинхэнэ одоо хүмүүс орж ирнэ гэж. Одоо биднээсийн тэр сөөрэ тавих цаг нь болцсон. Одоо та нарт өгөхгүй бол биднээс тийг яах юм тэгэл одоо даахгүй байж ачаа өргөөл чадахгүй байж барилдаал та нараас өөрийн чинь бас дараа чи өөрч бас ингэж хэлэх цаг ирнэ. Гэхдээ бүр их биш. Хаях зүйлж байна, авах зүйлж байна гэж хэл болно. А биднээс хувьд бол бүр их байгаа. Ягаад гэвэл тэр бүр их гэдэг үг чинь бидэнд багаас сурч юм байна. Тийм баг. Багаас сурч. Биднээс чинь бинрэн гişүү явсан хүмүүс шүү. Тийм баг. Жигсаалын зэрэг явсан. Би одоохон хэвлэл мэдээллийн танаа одоо энэ мундаг салбарын том төлөөлөгчийн нэг цагж явлаа шүү. Би жигсаалын дуугаа дуулаад явж ирсэн. Харин сүүлийн үед надад юу бодогдсон гэж би ягаад камергүй кино хийж болдгүй. Ягаад би жүжигчингүй жүжиг тоглож болдгүй. Тий. Яагаад би ингээд нэг юм хуучин анх сурсан 10 жил сурсан дуугаа дуулаад яваад. Гэтэл одоо тэр дуугаа дуулсаар байгаа одоо хүмүүстэй би хэлэх гээд л бүгдээрээ шин дуу сурья. Энэ залуусын дууг дуул сурья. Чадахгүй зүгээр аялье. Гэхдээ ер нь бол боломжийг гаргаж өгье. Дэлхийн хөгжлийг харахад бол гэхдээ ер нь ахмын юм байна. Нэг шин үе гарч ирлээ гэд. А тэгээд тэр шин үеийг гоцоороод явчихдаг юм лээ. Тийм шүү дээ. Хайцгий. Угсаал хамт. Тийм шүү дээ. Ажиж. Тэгэхээр энэ бол нэг өдөр шин шиг гинт солигдохгүй. Тэг нийлэл явна. Гэхдээ мэдээж ялгарлах. Би нэг ягаад байн барьж аваад байгаа гэхээр энэ бол манай анхны биднүүсийн хэрэгжилж ирсэн өстой компьютерийн цаашин нэг видео монтаж хийдэг. Гуруудыг зурдаг, орон зай зурдаг анхны палат. Надтай цуг энэ баг одоо 30 жил болж байна. Монгол телевизийн анхны юмнууд хийгдэж явах нэгээр л хийсэн. Тий. Тэгээ би дурсгал болгоод үлдээсэн. Одоо нэрийн ч мартаж ямар хойр гэдэг ч нэртэй юм байлаа. Энэ үзүүлэлтийн чи хардаа. Тийм байна. Гэхдээ ч бас бүр чиртний хэд биш байна. Яа бид нүс дундаас нь орсон юм чинь. Тийм байна. Тий. Ийм юм. Тэгэхээр одоо энэ бол ингээд түүх болж байна. Бид бас түүх болно. Гэхдээ сайхан түүх үлдээ. Бас сайхан зүйл дээр дэмжиж өгнө. Дэмжиж өгнө. Миний энэ хийгээд байгаа энэ нэвтрүүлэг бол ерөөсөө ирээдүйдээ зориулж байгаа. Тэрнээс чамд зориулсан биш, бас бус хүмүүст зориулсан биш. Энэ бол би өөрийнхөө ачаач тэрний цааш үргэлжлэх хүмүүст л зориулж. Тэгээд явах чигэн зөв, унаан зөв, бодох оюун санаан зөв байгаасай л гэж. Би чамд кофенд өрий. За тэгээ. Би ч кофенд дуртай болсон шүү дээ. Тэгсэн үү? Оюутан болохоор ч өдөрт нэг аягийг заавал уун. Да шөнө суухад бол бүр 1-2 ч өөр сонголт баг. Тэгжиж өөрийгөө чангал. Дээрээс нь солонгост оюутны нэг сул тал байдیں۔ Үүрээр хичээлээ явуулт юм багш руугаа.
Тэгэхээр багш нь нөгөө энэ үнэнхээр хичээж ийн гэж хардаг. Зүг. Тэгээ тэрийг нөгөө програмаар нь явуулдаг ихэндээ би мэдэхгүй. Оргиороо сууж тэнхтээд. Тэгээ кофе нэлээ орсон. За тэгье. За. Цагаан өвгний жадамба. Хоёр хата шүү. Жадамба. Цагаан өвгний тэр одоо мартагдахгүй. Тэр ер нь олон хүн мартахгүй дээ. За жадамба. Би чамд нэг кофе нэрнэ. Гэхдээ энэ бас нэг өөрхөн технологи байгаа юм нэг олж ирсэн. Тэгээ кофе нэрх зур өөрөө надад бас жижиг юм ярина. Тэрний үхээр чи бол өнөөдрийн залуучууд энэ нэг төлөөлөл. Энэ Монгол орныг үүж дүүрч явах. Өөрийнхөө өрөө хүүхдэд хүлээлгэж өгөх. Хэдийгээр чи өөрийг ямар үе гэж нэрлэлээ их хохирсан үе гэсэн баха тий. Их хэрэглэлтийн золиос үе гэж. Золиос үе гэсэн тий. Үнэ. Золиос үе. Энэ золиос үе бүрэн гүйц золиослоо. Тийм ээ. Энэ тал дээр ямар бодол санаа байна? Дахиад би тодруулмаар байна өөрөөс. Би удаан ирсэн өстой яасан их хүлээвэ гэдэг шиг чамаг яач вэ энэ хүүхэд таашаа алга болчих гэсээр хагаад тэгээ ирж сурсаар өнөөдөр юу 3 хоногийн өмнө би утсын шин олоод тэгээ ярьсан хэрэг шүү дээ. Чи бас их гайхсан баг тий. Яагаад маяг гэнтэх тий. Яг хөө тэгээд энэ ийм юм билээ л дээ. Яагаад би тэрийг их хэрэглэлтийн золиос гэд нэрлэлчихвээр би түрүү нэг деталуудаар хэлсэн шүү дээ. Тэгсэн. Бид нар боловсрал дээр ингээд золиослогдчихжээ. За бидний биеийн хөгжил дээр ийм асуудал гарчээ. Тий. За тэгээд оюун ухаан сэтгэл зүй зөндөө юм дээр гарсан байна те. Энэ болгоны чинь хараад ингээд золиос нь бид нар нэг юм том эргэлтийн өнөөдрийн Монголыг авчирхад бид нар олон зүйлээр золиослогдчихжээ. Ивэс хийсэн байна. Ивэс хийсэн. Тэгвэл одоо энэ бас хөгжих ёстой тийм үү? Тий. Өнөөдрийн байгаагаас өндөр түвшинд хөгжих ёстой. Илүү сайн болох ёстой. Тэгвэл тэр хөгжлийнхэн золиосонд үл бид нар байл гэж аахгүй. Байсан шиг бай. Үргэлжлүүлээд дуусгая. Тий. Гэхдээ энэ яагаад дахиад батчаад би болоод ороод ирчихсэн хэрэг хүн чинь гэр бүл зохицлон хөгжүүлээд ирэхлээр нөгөө өсөж төрнж байгаа нэлэх хүүхдүүдэд харахлаад энэ хүүхдүүдэд бид нар ийм нийгэм үлдээж болохгүй байна гэдэг энэ ойлголтоос дахиад илүү батчихж байгаа юм. Нэг өөрөлд бид нар хүүхдэд 50 гаргаж чадахгүй шүү дээ. Машин дайруулж болов. Гадаа гарах. Хин нэгэн хүн хулгайлчих юм болов гэдэг ч юм уу те. Байнгын айцтай байгаад шүү дээ. Гэтэл чин энэ хөгжингүй буюу хөгжсөн нийгмийн чинь давуу тал нь юунд байна шүү тэгэхээр хүн хаана байгаа зүйл хамаарат сэтгэл зүйн болоод биеийн хувьд халташгүй 50 л байдаг. Энэ чинь хамгийн том илэрхийлэл үстэй. Тий. Баруунд хүмүүс очичоод гомын сайхан 50 байна гэдэг чинь бүх юм хамгаалтай л байна. Тэр нь юу илэрхийлдэг юм? Замаар явж байгаа жолооч нь дөрмөө барьж явдаг. Хүүхдийн тэмдэгтэй болоод зогсох газараа зогсно. Хурц харуулах ёстой газар хурдаас харуулна. Тийм ээ? Энд чинь юу илэрхийлээд байна? Энд чинь хөгжсөн нийгэм илэрхийлээд байна шүү дээ. Гэтэл чи бид нар яг энэ сонгодог утгаар ороогүй байхгүй. Бид нар яаж юм хэлбэрийн төдийд нь автсан зарим нэгэн зүйл дээр уламжлалаараа зарим нэгэн зүйл дээр хит явцсан зарим нэгэн зүйл дээр уучраач болоо болж байгаа. Тэр энийг бид нар одоо өөрчлөж нэг хэмнэлд оруулах нь л хамгийн чухал зүйл. Тэр миний л бодол шүү дээ. Та энэ дээр зүгээр бас санал нийлж гин үгүй юу тийм ээ? Би санал нийлж байна. Яг энэ сайхан ориглон яриа одоо яг кофе буцалж байгаа энэ үед ийм сайхан галтай төлөвтэй хариулт өгсөнд баярлалаа. Тэгээ би өөрт чинь одоо нэг юм өгөх ёстой. Энэ бол одоо бэлэг дурсгал биш. Бас шагнал биш. Энэ бол зүгээр итгэл. Энэ ямар итгэл вэ гэхээр миний нэг ирж яваа 100 хүний нэг одоо ирж олсон 100 хүний нэг чамд одоо би 100-ийн нэг гэдэг энгийн их даруухан тэгтээ асар том хариуцлага байгаа энэ шингэсэн ийм энгийн тэмдгийг өөрт чинь зүүж өгнө. Энэ чив тэрийн нэвтрүүлэг үзсэн хүмүүс мөн байна гэж дотоод сэтгэлдээ бодвол тэр бол одоо сэтгэл ханамжийн баталгаа гэдэг шиг юм болох юм. Миний хөө сайхан байна. Ахын баярлалаа.
Миний эрэл талаар өнгөрсөнгөө. Чи бол энийг эрт төртөгөр зүүж бас 100 хүний нэг байх ёстой хүн гэж би бодож байна. Би бол хувьдаа та надад итгээд энийг зүүж өгч штэ. Тий. Гэхдээ надад бол энэ нэг бодол төрж байна. Энэ 100 зүүж өгсөн залуучуудын хийсэн ажлыг та 10 жилийн дараа эргэж нэг сурвалжлаа. Тэгнь. Наадах чи яг зөв санаа байна. Яг Тийм зөв. бол та 100 хүнээ олж олоогүй гэдгийг илэрхийлэл багхгүй юу? Тий. Өнөөдөр би яг энийг зүгээд та надад итгээд чи 101 байна гэж штэ. Гэтэл би яг бас боцноо хийж чадах уу? Чадахгүй юу? Тийм ээ? Тий. Өнөөдрийн Монгол улсыг бүр энэс ч илүү дордуулсан байх юм уу? Тий. Тийм биз дээ. Гэхдээ чи амлаагүй шүү дээ. Бид нар хамлаагүй. Би хамралт угаасаа өгөхгүй. Гэхдээ би санаа хэлж Чин сэтгэл. Чин сэтгэл. Тий. Тэгэхээр яаж нүгээр эн чинь хариуцлага багхгүй юу? Тийм. Нөгөө мигрмах чинь Тооцож болох. мигрмах намайг нэг студидтэй ураад нэвтрүүлэг хийгээд баах юм ярьжсэн надад ингэрт нэг юм зүүж өгсөн. Тэр нь одоо та шин тооллын 100-гийн нэг шүү гэсэн ядаж би энийг нэг өргөж явах юмсан гэж тий. Одоо нөгөө аавын захиас гэдэг шиг. Надад бол тийм сэтгэл төрж байна. Баярлалаа. 100-гийн нэг. За нэг иймэрхүү одоо нэг өстой бичиг мэддэг хүнд ичмээр дамжигтай гэдэг. Энэ ямар гоё юм бэ те? IT мэддэг хүнд одоо нэг иймэрхүү байдлаа кофе шинж байгаа. Би бол агуудаа ийм юмар ууж үзэж байна. Экологийн цэвэр. Тийм байна. Харсаар идэл. Тий. Юу гоё шүү дээ. За. Сэтгэл ам руу. Таны хувьд. Миний хувьд. Итгэл даагаарай. Миний хувьд магадгүй энэ өөрөө бас аюу тум хариуцлага асуудал. Яг гэвэл чинь үндэсний олон нийтийн телевизээр таач одоо намайг авчирж баах юм ярьж ирсэн аа. Наа чи 100-гийн нэг шүү. Гээд ингээд би чамд итгэж байна гэдэг зүйл ингэр дээр мэн зөвчлөө шүү дээ. Энэ өөрөө бас нэг талд аюу тум мессеж гэж би хүлээж авч байна. Баярлалаа. Танд баярлалаа. Танд бас баярлалаа. Миний хүзэлтгэр.